гэж хэлдэг марцсан юм биш. За сайн бацхан уу, та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргэе. Цааш нэг бичлэгэндээ тавтай байрлал. Тэгээд хичээл орсон амар ядарч байна. Тийм. Тэгээд та нар энийг анзаарж байгаа. Би үсээ тайруулсан байгаа. Тэгээд миний Instagram болон TikTok-ыг дагдаг хүмүүс бол аль хэдийн намайг үсээ тайруулсныг бол мэдсэн баг. Тэгээд дагдаг хүмүүс нь ингээл мэдээлэлээс асуурч байгаа. Тэгэхээр дагаарай заяа. Би доор description хэсэг дээр линкийг үлдээчи. Тэгээд миний ус надад энэ амар таалагдж байгаа. Минийх ч өмнө бүр биш үү? Энэ авираас байхгүй бүр энэ. Энэ авир. Тэгээд бүр энэ авир тайруулсан. Тэгээд над хүмүүс амар хүүхдүүд ингээд хайр үс гээд тэгсэн. Тэгээд надад бол ерөөсөө хайрын санагдаагүй. Надад бол одоо баг байгаа энэ ус маань таалагдж байгаа. Гэхдээ хатаахаар жоохон ингээд ийш тийш эргэждэг нь жоох асуудал юм билээ. Гэхдээ тасч хаа. Бичлэгтэй дагаарай. Oh my god. Тоглооны минь. За би сэрээд болно юм хөө байдаг. Тэгээд одоо цаг 6 цаг 21 минут болж 5:50 байж сэрээ зүгсээ авах гэж бодсон чинь бүр юм үсээ аваад босох бүр аимшигтэй их нөр хүрээ. Тэгэл би хин хамаатай зуранд гэл тэгэл унсан баг. Тэгээд би өөрөө амар их нойдож чухалчилж үздэг хүн. Энэ өглөөг хэлүүлцгээе. Гэтэ энэ өглөө их хэцүү эхэлж юм. Тэгэхээр яаж байхыг ямар өдөр байхыг мэдэхгүй байна. Тэг ямарчсан гоё байлгаж гоё бичлэг болгохыг хичээнэ за. Тэгээд одоо би босоод авцаа хамслаа. Миний юу бүгд таардаг боддоо. Ийм илүү гардаг. Тэгээд дахиад энэ дээр цамд хүнсэн ч гэсэн таардаг. TV бүрс зүг хүмүүс л монголч аваад өмсчдэг. Тэнг автомсууд дууссан. Одоо явж нуур гараа аваад. You've been on my mind lately, I tell you all the time. Baby, you make me feel fine when you got your hands in mine. You've been on my mind lately, I tell you all the time. Baby, you make me feel fine when you got your hands in mine. Just let me show you everywhere I've been. Travel the world, still I miss my friends. The seasons are. Тэгэхээр орж ирээд хувцас салж гин. За одоо хувцснууд өлгөж тавина. Одоо цагт болж байгаа лээ. Хараадах. 14 цаг 32 минут болж байгаа юм заяа. Тэгээд сая хаалаа идсэн. Тэгээд хаалаа идэж жоохон байж байгаа. Тэгээ одоо унтъя гэж бодож байна. Хараа одоо жоохон унтчихаа басаад. Би унтчихаад сая сэрээд тэгээд хүнд бас юм хөрж өгөх хэрэгтэй гэх тэгээд би одоо гэрээсээ гарч ийн. Тараа. Замгарсай. Later. Тэгээд усан дорлоо. Би үсээ ингээд орлоод хамгийн үс амар хурдан тослоод байгаа юм. Тэгэхээр ба штэ би юулаа усан давчаад тэгээ гарч ирээд тэгээ жоохон байж байгаа одоо хичээлээ хийх гэж байна. Би энэ үсийг хатааж чадахгүй байх энэ тайрамл үсийг гоё хатааж чадахгүй байна. 8 сарын 31-ний орой угаагаад усанд ороод унтсан ус
амар гоё дэжгүй байсан заяа. Тэгээд тэрнээс хойш дараа нь угаасан үснүүд амар сонин хатаад байсан. Тэгээд ийм богиносыг гоё хатааж чаддаг хүн байвал доор комент бичээрэй. Нөгөө бичлэгийг 2 сар болсон шүү дээ. 7 сарын хэдэн бас хамгийн сүүлд хийсэн. Тэгээд тэрнээс хойш бичлэгийг болохоор ингээ бүр амар төсөөрсөн байна. Аль талд нь камера тавиул илүү гоё харагдах уу? Яаж бичлэгээ ингээд ажлаа хааж байгаа минь ямар их унаа. Яаж ажлаа хааж байгааг ингээд амжуул бичлэгээ их үү? Бичлэгээ ямар өнцгөөс яаж хөдөлгөөнгөө авах уу гэдэг би бүр мартсан байна. Тэгээ жоохон энэ удаагийн бичлэг жоохон туршлагагүй нэг тийм жоохон сул бичлэг байж магадгүй. Тэгээд одоо би What's in my bag хий гэж бодож байгаа. Энэ ард ямар хүн байх шиг юу бэ? Би саалгаач дэрээ заа. За, окей. Тэгээд What's in my bag шууд төрөвчлсөн. Түнхээ салсан байдаг. Тэгээд илүү том юм түнх авсан байгаа заяа. Миний хажуунаас ямар амарсан жирэмсэн юм шиг. Тэгээ энэ түнх болохоор урдаа нэг юм карматай заяа. Тэгээ эндээ бас нэг юм карма гэх юм. За, тэгээ доторх нь онгойлгохоор ийм дахиад нэг тасалгаа байдаг. Тэгээ урдаа жоохон юм нэг үзэг батал мал хийдэг юмуд байдаг. Хамгийн түрүүнд энэ уртлын юмыг харах уу? Хамгийн ихний зүйл бол нотис байдаг. Хичээлд угаасаа нотис байдаг одоо хэрэгтэй угаасаа. Энэ болохоор юу юм бэ? За, гар ариутгагч биш. Би хичээл дээр ингээд цацж жагаад ингээд жоохон шингэн заяа. Тэгээ ингээд гараа ариутгах заяа. Тэгээд бас маск цүнх инээд дээр одоо ингээд ням бактери үрчдэг юм байдаг шүү дээ. Тийшээгээ татдаг. Ариутгагч гэх юм да. За ямар ч зин ариутгагч байгаа. Тадам! Anyway. Энийг би анхаар дутаас гэж бодсон гэсэн чинь тадам. Тэгээ ер нь бол миний утастай барагчцуу. Тэгээд хичээлдээ авч явахдаа болохоор энийг дүүрэн цэнгэлждэг. Тэгээ энэ болохоор зөвхөн өгөөрөө цаанаас юм iPhone-ы оролттой. Тэгээд цэнгэлдэг. За. Дугаараас л гэдэг. За ингэ болох юм байна. Nice. Дараагийн энэ жижиг кармаг нь хол үзье боо. Энэ дээр ганц түлхүүр л миний гэрийн түлхүүр. Тэгээ би хичээлдээ явахдаа цэнгэлэгч авч явдаг байсан болсон. Гэтэ өнөөдөр цэнгэлэгч авч явсан ч гэсэн гэртээ ирээд цэнгэлсэн учраас цэнгэлэгч гаргасан байгаа. Тэгвэл одоо том кармаг. Наалдаг цаас. Угаасаа би хэрэгэлдэг гэж хэлсэн. Тэгээд мөнгө байна. За тэгээд баримт. Нөгөө нэг 2 хар хавчаар байна. За тэгээд 2 цагаан болт. Эсвэн чи үлээ. Би ханаад. Болохгүй юм байна. Би ингээд энийг штэ нэг хүнд өгчихсэн ахгүй юу? Одоо дараа нь тэгвэл финал. Тэгээд маск. Уг нь бол багш намайг маска бити ингэж ил хийгээрэй гэсэн. Гэтэ би уг нь юмн завсар хавчуулсан байсан л да. Гэтэ нөгөө өнөөдөр хавчуулах мартаж. За, хоёр ээлжний яга маск. За тэгээд тадаа. Юу энэ таагаарай. Миний өмнөх бичлэгийг үдчихсэн хүмүүс бол гадарлах байхаа. Энэ бол миний тэмдэглэлийн дэвтэр. Өдрийн тэмдэглэл. Миний эмнэлэгт байхдаа биччихсэн нэг юм байна. Гэтэ энийг одоо уншихад зүгээр болов. Ер нь бол би өөрөө зохиох гэхээр амар зохиолч шиг сонсогдод байна. Гэтэ зохиол яг би өөрөө бодлоос зохиосон л та. За, уншиж хөө. Цонхны тавцан дээр кофе уцаа ширтэх охин гадаа бороо орж байна. Охин гуниг тавтжээ. Түүний галерейны Mine гэх фолдер доторх
Нэгэн хүний зургийг гонигтай нүдээр таг өлрөн сууна. Хүн хэний зургийг ингэж гонигтай мөртлөө харин харцаар харах вэ? Хизээч тэрнийх болохгүй хэрнээ хайрласаар байдаг хүний зургийг. Хараад би чамд хайртай өргөлж бас өөрт гэж охиныг аяархан шивнэх үед түүний утсан дээр хоёр тусал нэлмэс саналаа. Йоо. Би тэгтээ энийг анх бичиж бүр уншаал баймаар байсан. За одоо артлын карма. Энэ дотор миний хамаг ном дэвтэр юм. За хамгийн артлаас эхлэе. Хятадын ном дэвтэр байна. Химийн дэвтэр, нийгмийн дэвтэр. Миний ном. Алмаас эцэг. Би киног нь үзэж байгаагүй. Тэгээд одоо л номыг уншиж байна. Энэ болохоор 339 он модтай юм байна. Тэгээд одоо болохоор би 190 дээр явж байгаа. Үгүй мэн. Одоо болохоор би 203 дугаар нүүрэн дээр явж байгаа юм. Баахан дэвтэрнүүд угаасаа. Монголны дэвтэр. Газар зүйн дэвтэр. Энэ нэрийг хөөрхөн дэвтэр аа. Бод гараг. Тэгээд Монгол хэлний дэвтэр. Уран зохиолын дэвтэр. Бархас эд. Түүхийн дэвтэр. Тэгээд хичээл дээр нөгөө нэг хичээлийн холбогдлоо юм аа биш дэвтэр. За тэгээ ер нь бол дууссан юм шиг. Ингээ миний түүхэнд бол иймэрхүү юмуд байдаг. Тэгээ уг нь бол энэ хажуу талын карман ховоо шүү. Сайдс байдаг. Уг нь бол би энэ дотор гялгарууд хийдэг байсан хгүй. Тэг өчтөр би эндээсээ гараад гялгаруудыг аваад хогийн савнд хайчаад тэгээ дахиад хогны ууд хийхгүй мартсан мэлээ. Тэг өнөөдөр ширээ хачаад найдас бид дахиад ил хийцэн. Ямар ч зэн дэвтэр ном уцаа хийгээд зөө. Дэвтэр нугларцсан. Ясаа тий. Би ингээ амар гэж хэлэхдээ амар сүртэй хэлдэг юм шиг үлээ. Манай үеэл бүр надаас хаяад ингээ зочиод идэв шүү дээ. Би ихтэй даалгаврын хийсэн өмнө хоолоо бэлдэх гэсэн болов. Даалгаврын хийхдээ уулзцгаая. If you found the one, you should never give her up. I think it's the way life changes when in love, yeah. I surround my soul with the positivity. That's why I don't worry about the things that I don't see, yeah. These days I don't worry about much. I think we should have some more fun. I still dream. За тэгэхээр одоо оройн 10 цаг 6 минут болсон байна. Тэгээ энэ удаагийн миний нэг өдөр гэсэн бичлэг маань жоохон сонирн болсон байж магадгүй. Тэгээд тийм бол намайг уучлаарай. Төсөөрч. Тэгэл болоо. Тэгээд одоо унтлаа. Бүгдээрээ сайхан бацаагаарай. Хайртай шүү бүгдэнд нь. Тийм бас миний Instagram болон TikTok-ыг дагаарай. Хоёулангийнх нь username гэж яддаг шүү дээ. Тэр нь болохоор Michelle NZ. Яа, тэр зарим хүмүүс нэрийг Michelle найз гэж уншаад юм л. Тэгээ Michelle найз видео авчид тоглож байгаа байхгүй. Тэгэхээр тэгсэн чинь нэг хоёр юм байж гиснаа. Michelle найз гинүү гэж авдаг. Өөр шалгуур хүртэн тэгээд Michelle найз гэж уншдаг бол болоорой. Нэг бол Michelle Nz гэд шууд ингээд Michelle Nz гэж шууд уншиж болно. Эсвэл Michelle NZ гэж уншиж болно шүү. За энэ хоёроор л уншиж болно. Michelle найз гэж уншиж болохгүй шүү. Заяа. Тэгээд Instagram аккаунт болон TikTok аккаунт болохоор хоёулаа Michelle NZ. Би ямар нэг эфемерийг нөгөө дугаараа тавьчихдаг шиг хэлж байна тий. За баяртай.